Бизнесийн орчин дээр бол маш ойлгомжтой мэлээ. Барилга эхлүүлэх зөвшөөрлийн хүн сурталыг бүрэн арилгана гэдэг нэг дэх асуудал байна. Хоёр дахь асуудал бол эрчим хүчтэй холбогдох хүн сурталыг бүрэн арилгах юм билээ. Гурав дахь нь бол бүртгэлийг хэлбэршүүлэх юм билээ. Хоног хугацааг наашлуулах. Дөрөвдүгээрт нь шүүхийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин. Яг өнөөдөр Монголын бизнесийн орчинд юу байна вэ гэхээр шүүхийн маргаан, өмчийн маргаан, 3 шатны шүүхээр явдаг, буцдаг. Ийм удаа маргаантай байгаа тохиолдолд заримдаа хоёр хөрөнгө оруулагч хоорондоо шүүхтэд 15 жил болж байгаа түүх байна. Асуудал шийдэгддэггүй. Хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт нь хамгаалагддаггүй. Тэгээ эцэст нь бол мэдээж хөрөнгө оруулалтын хуулиар хэдүүлээ энэ чуулганаараа хилцүүлнэ. Хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулахад хаасан зарим салбаруудыг нээнэ гэсэн ийм бодиттой ажлууд байна. Нэггээр хэлбэл бизнесийн орчныг үнэлдэг үнэлгээнийхээ юуг үнэлээд байна гэдгийг бид нар бол хартсан. Тэр үнэлгээн дээр яагаад алдаад байна гэдгийг судлаад гаргацсан. Одоо бол хуулиуд дээр ажиллах ийм зүйл бол нэгдүгээрт байгаа. Хоёрдугаарт ер нь энэ бизнес хөрөнгө оруулалт хийгээд хамгийн чухал зүйл бол яалтчгүй эрчим хүчний асуудал. Түрүүн Батэрдэн гишүүний хэлдэг. Тэгэхээр эрчим хүчнийхээ тархамал их үүсвэр дээр бид нар зөв бодлого гаргаж чадах юм бол холболтон дээр нь нийлүүлэлтэд нэмэгдүүлж чадах юм бол холболтын асуудал шийдэгдээд явах ийм болцоо бол байгаа. Мега төслүүд бол мэдээж ирэмблэгдэнэ. Жишээлбэл мега төсөл яаж ирэмблэгдэх вэ гэхээр урт хугацаанд Монголын хожлыг аль нь авчрах вэ гэдэг дээр ирэмблэгдэнэ. Урт хугацаанд. Тэгэхээр өнөөдөр бол Ирэмби 1-р хил холболтын төсөл байсан. Энэ Ирэмби 1-д байгаа төслөө бол бид нар урьдчилуулж чадсан. Юу вэ гэвэл бид ямар байхаас, бидний аран шин ямар байхаас үл хамааран эдийн засаг өөрөө тогтвортойгоор өсч идэг, эдийн засаг өөрөө тогтвортой байдаг тэр суурийг хил холболт гэж байгаа. Нэггээр хэлбэл байгаа салбараа интеграцид оруулж байгаа гэж цөмөрөө ойлгож байгаа. Дараагийнх нь бол мэдээж эрчим хүчний асуудал. Хил холболтын дараа эрчим хүч. Дараагийнх нь усны асуудал. Усныхаа асуудлыг хэдүүлээ бодитоор шийдэхгүй бол байгаль орчны дөрөөлөл ирээдүйн эдийн засагт хамгийн том цохилт өгөх юм байл. Тийм учраас бол энээсээ урьдчилан сэргийлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Дараагийнх нь энэ 100 ирэх жил 2 хамгийн их хүч гаргаж хийх ажил бол аж үйлдвэржилт. Эрчим хүчний шийдлүүдээ гаргаад эрчим хүчний хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Энийгээ дагсан үйлдвэржилтийн хөрөнгө оруулалтыг татах тэр орчны төслийн санхүүжилтийнхаа схемүүдийг гаргаж байна. Миний хэлээд байгаа тэр зэсийн үйлдвэр, дээр нь кокс химийн үйлдвэр. Загаан төмөр сайд гүйцэж хариулъя. Төрийн албан дээр бол яалтчгүй давхарл байна. Төрийн албаны судалгааг сүүлийн 1 жилийн хугацаанд амраа эсгэлэн дарга хэрэгжлэх газрын дарга байхаас эхлүүлээд захиалга өгөөл судалгаанууд хийсэн. Судалгааг 2-3 газраар хийж байна. Энд давхарлыг нэгдүгээрт арилгана. Жишээлбэл татварын алба байхад хотод байх ёстой юу? Байх ёсгүй гэж хотын татварын алба байхгүй. Дүүрэг дээрээ л тэр татварын асуудлыг шийд. Нийгмийн даатгал адилхан дүүрэг дээрээ шийд. Гэх мэтлэн дунд байгаа албуудаа хэдүүлээ цөөл ёо нэг. Хоёрдугаарт үйлчилгээгээ цахим руугаа шилжүүлье. Тэгэхээр бол цахим технологийн хөрөнгө оруулалтын асуудал яригдчих. Өнөөдөр Баатархүү сайдаас авж байгаа мэдээлэл бол 5G бол өөрөө манай интернетийн сүлжээ рүү нэвтрэх суур нөхцлүүдийг боломжуудыг бид нар гаргаад компаниуд нь боломжийг нөгөө явж байгаа гэж. 5G нэвтрээд явах юм бол манай платформ өөрөө маш сайн. Ажлын хэсгийн микрофоны дугаар хайцъя. За 11 номерын микрофогийн ажлын хэсэг дараад нь Баатархүү сайд нэмж хариулна. Эдийн засгийн хүчлийн яам Эрдэнэт найдлага гишүүний асуултанд хариулъя.